Амьдрал бидэнд бэлгээ дандаа гоёмсог хайрцагт хийж өгдөггүй. Зарим бэлэг боломжийн дүрээр ирнэ, зарим нь сайн хүнтэй уулзруулна, зарим нь бидний удаан хүлээсэн мэдээг авчирна. Харин зарим бэлэг бүтлгүйтэл шиг харагддаг. Татгалцсан хариу болж ирдэг. Бидний төлөвлөгөөг нурааж, итгэл найдварын хаалгыг хаадаг. Тэр үед бид түүнийг бэлэг гэж таньдаггүй. Яагад гэвэл бэлэг биднийг баярлуулах ёстой, сайхан харагдах ёстой л гэж боддог. Гэтэл амьдралын зарим бэлэг биднийг баярлуулах гэж биш, харин сэрэх гэж ирдэг. Бидний хүссэн зүйлийг өгөхийн оронд харах шаардлагатай байсан зүйлийг харуулдаг. Өнөөдрийн подкастаар бэрхшээлийг магтах гэсэнгүй. Зовлон сайхан зүйл гэж өөрсдөө хуурахгүй. Харин бэрхшээлээс зогтолгүйгээр дотор нь юу нуугдаж байгааг харах тухай ярилцсан. Учир нь бэрхшээл өөрөө өсөлт биш, харин өсөлтийн эхэлж болох цэг юм. Бэрхшээл тулгархад бидний хамгийн ихний хүсэл бол түүнээс хурдан салах. Орхихыг хүснэ, тойрч гарахыг оролдоно, байхгүй мэт дүр эсгэн, эсвэл өөр зүйлээр анхаарлаа сарниулж мартахыг хичээнэ. Яагад гэвэл бэрхшээлтэй нүүр тулах сайхан биш. Тэр биднээс хүсээгүй асуултыг асуудаг. Чи үнэхээр бэлэн байсан уу? Чи өөрийнхөө алдааг харж чадах уу? Чи ямар нэгэн зүйлдээ өөрчлөхөд бэлэн үү зэргээр асуудаг. Заримдаа бид асуудлаа шийдэхээс илүү асуудалгүй мэт харагдахыг хичээдэг. Бусдад бүх зүйл хэвэн байгаа мэт инээмсэглэн, харин дотроо нөгөө асуудлаа өдөр бүр бодно. Амьдрах газар орноо сольж болно, ажлаа сольж болно, харилцаагаа дуусгаж болно, шин зорилго эхлүүлж болно. Гэхдээ өөрсдийнхөө доторх үндсэн шалтгаан дээр ажиллаагүй бол хуучин асуудал шинэ орчинд ч дахиад л гарч ирдэг. Хүмүүс солигдсон ч бидний харилцах арга барил өөрчлөгдөхгүй хэвээр байж болно. Ажлын газар солигдсон ч бидний шүмжлэлээс айдаг айдас хിവэрэ байж болно. Зорилго солигдсон боловч эхний догтлол буурахад шантардаг зам маань үлдсэн хിവэр байж болно. Ингээд бид хуучин асуудлаа шинэ газар руугаа нүүлгэж аваачдаг. Орчин өөрчлөгдсөн ч амьдралын маань дүр зураг дахин давтагддаг. Мэдээж бүх зүйлээс зүгтаж болохгүй, зүгтах хэрэггүй гэсэн үг биш. Зарим хүнээс холдох хэрэгтэй, зарим орчноос гарах нь зөв. Зарим хаалгыг дахин нүүдэх шаардлагагүй. Зарим тэмцэлд оролцохгүй байх нь ялагдал биш, харин ухаалаг сонголт болдог. Гэхдээ бидний хаач явсан дагдаг асуудлыг тойрч гарах зам байдаггүй. Тийм асуудлын өмнө нэг л өдөр улаан нүрээрээ зогсох хэрэгтэй болдог. Энэ яагаад миний амьдрал дахин гарч ирээд байна вэ? Энд бусдаас гадна миний ажиллах ёстой хэсэг юу вэ? Би юуг харахаас зүгтаад байна вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй болдог. Бэрхшээл биднийг өөрчилдөггүй, харин илчилдэг. Бүх зүйл хэвэн байгаа үед өөрийгөө төвчээртэй хүн гэж бодох амархан. Хинч шүүмжлэхгүй байхад өөртөө итгэлтэй байх амархан. Төлөвлөгөө хүсснээр минь биелж байхад тайван байх амархан. Харин төлөвлөгөө нурахад бидний төвчээр харагддаг. Шүүмжил сонсоход өөртөө итгэх итгэлийн маань бат бөх эсэх мэдрэгдэнэ. Хинч анзаараагүй байхад хийж байгаа ажлаа үргэлжлүүлж чадах уу гэдгээр сахилах бат шалгагдана. Ядарсан үедээ бусдтай хэрхэн харьцаж байгаагаар маань бидний жинхэнэ дадал илэрнэ. 50 өдөр бидэнд өөрийнхөө тухай бүтээсэн дүрийг харуулдаг. Харин бэрхшээл бидэнд бодит байдлыг харуулдаг. Бэрхшээл бидэнд заавал шин суултаал өгдөггүй. Харин өмнө нь байсан ч анзаарагдаагүй зүйлийг тодруулдаг. Баахан шүүмжил сонсоод хүчтэй уралдаг бол асуудал зөвхөн шүүмжилсэн хүнд байгаа юм биш. Бусдаар хүлээн зөвшөөрлөх гэсэн хүчтэй хэрэгцээ бидний дотор байж болно. Төлөвлөгөө өөрчлөгдөх бүрд тайван байдлаа алддаг бол асуудал зөвхөн муу төлөвлөгөөнд байгаа биш. Харин бүхнийг хянах гэсэн хүсэл биднийг удирдах байж болно. Нэг бүтлгүүтлийн дараа бүхнээ орхихыг хүсдэг бол бид чадваргүйдээ биш, төвчээрийн булчингаа хангалттай хөгжүүлээгүйдээ шантарч байж болно. Эдгээрийг олж харах таатай биш. Гэхдээ мэдэхгүй зүйлээ бид өөрчилж чаддаггүй. Бэрхшээл бидний доторх ан цавыг бий болгоогүй байж болно. Харин гэрэл тусгаж хаана ан цав байгааг харуулсан байж ч болно. Тиймээс асуудал гарахад яагаад надад ийм зүйл тохиолдов гэж асуухаас гадна энэ үйл явдал миний тухай юуг ил гаргав гэж асууж болно. Энэ бол өөрийгөө буруутгах асуулт биш, өөрийгөө илүү цэвэр үннээр таних асуулт юм. Үйл явдал болгон бидний тайлбар. Хүн зөвхөн болсон явдлаас болж шаналдаггүй. Болсон явдалд өгсөн тайлбараасаа болж давхар шаналдаг. Нэг ажил бүтлгүүтлээ гэж бодъё. Бодит үйл явдал нь миний хийсэн ажил хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин бидний тайлбар юу байдаг вэ гэвэл би ерөөсөө чадваргүй юм байна. Надаас хизээд сайн зүйл гарахгүй. Дахин оролдооч хэрэггүй гэсэн тайлбар байж болно. Нэг хүн биднийг сонгосонгүй.
Бодит үйл явдал нь тэр хүн өөр сонголт хийсэн. Харин бид тайлбарлахдаа би хайрлуулах үнцэнгүй, хинч намайг үнэхээр сонгохгүй, би үргэлж ганцаараа үлдэнэ гэж тайлбарлаж болно. Ингээд нэг удаагийн үйл явдлаар бүх амьдралынхаа дүгнэлтийг хийдэг. Түр зуурын бэрхшээлийг байнгын хувь тавилан мэт ойлгодог. Бодит асуудал дээр айдас ичгүүр тамгаллаа нэмж тавиад өөрсдөө улам хүнд болгодог. Энэ нь бүтлгүйтлийг амжилт гэж нэрлэсэн үг биш. Хэн нэгний хийсэн буруу зүйлийг зөвтгөх гэсэн ч үг биш. Харин үйл явдлыг өөрийн тайлбараас салгаж харах тухай юм. Үндэ юу болсон бэ? Би үнийг юу гэж тайлбарлаж байна вэ? Миний тайлбар баримт мөн үү эсвэл айдас уу? Энэ бол миний бүх амьдралын дүгнэлт үү эсвэл зөвхөн энэ үеийн үр дүн үү? Бид болсон үйл явдлыг сонгоогүй байж болно. Гэхдээ тэр үйл явдал амьдралд маань ямар утгатай үлдхийг аажмаар харин сонгож чадна. Нэг хүн амьдралынхаа хүнд үеийг би тэнд дууссан гэж нэрлэж болно. Харин нөгөө хүн би тэнд өөрийгөө анх удаа үннээр харсан гэж нэрлэж болно. Нэрийг нь өөрчлөлтөөгээд өнгөрсөн үйл явдал өөрчлөгдөхгүй. Харин тэр үйл явдал бидний дотор ямар байр суурь эзлэх нь өөрчлөгдөнө. Яагаад надад тохиолдов гэдгээс одоо би яах вэ рүү шилжих. Бэрхшээл тохиолдоход яагаад заавал надад гэж асуух нь энгийн хүний хариу үйлдэл. Бид учир шалтгааныг мэдхийг хүсдэг. Шудрах усыг хайдаг. Хичээсэн бол хүссэн үр дүндээ хүрэх ёстой гэж найддаг. Гэвч амьдрал үргэлж тийм тэгш хариу өгдөггүй. Сайн хүн учраас зөвхөн сайн зүйлтэй учрна гэсэн баталгаа байхгүй. Хичээсэн хүн бүр хүссэн үр дүндээ хүрдэггүй. Зөв сонголт хийсэн ч таагүй зүйл тохиолдож болно. Яагаад гэдэг асуулт шалтгааныг ойлгоход тусалж байвал хэрэгтэй. Харин биднийг өнгөрсөн дотор түгжиж нэг үйл явдлыг өдөр бүр дахин амьдруулж байвал өөр асуулт руу шилжих хэрэгтэй болдог. Одоо би яах вэ? Энэ асуулт болсон явдлыг зөвтгөхгүй, өвдөлтийг байхгүй болохгүй, буруутай хүнийг буруугүй болохгүй. Харин бидний анхаарлыг хяналтаас гарсан зүйлээс хяналтад байгаа зүйл рүү шилжүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн явдлыг өөрчилж чадахгүй, харин түүнд өгөх дараагийн хариугаа сонгож чадна. Бусдын хэлсэн үгийг буцааж чадахгүй, харин тэр үгийг өөрийнхөө тухай эцсийн үнэн болгох эсгээ сонгож чадна. Алдсан боломжийг яг хэвээр нь эргүүлэн авч чадахгүй, харин дараагийн боломжид бэлэн байхын тулд өнөөдөр юу хийхээгээ сонгож чадна. Өсөлт гэдэг өөрт тохиолдох бүхнийг удирдах чадвар биш, харин тохиолдсон зүйлийн дараа өөрийнхөө дараагийн алхмыг сонгох чадвар. Ажиллаж чадвал бэрхшээл бэлэг болно. Бэрхшээлийг бэлэг гэж нэрлэснээр тэр чигээрээ бэлэг болчихгүй. Сургамжийг нь ойлгосноор хүн автоматар өөрчлөгдөхгүй. Бид заримдаа нэг алдаагаа олон удаа давтаад тэр бүрт би энэ удаа маш их зүйл ойлголоо гэдэг. Гэвч ойлгосон зүйл дараагийн сонголтыг өөрчлөөгүй бол тэр нь сургамж биш, түр зуурын ухаалал хэвээр үлдэнэ. Бэрхшээлийг өсөлтийн цэг болгохын тулд бид түүн дээр ажиллах хэрэгтэй. Харилцааны асуудал гарсан бол зөвхөн нөгөө хүнийг буруу дүгнэхээс гадна өөрийн харилцах арга барилыг харах хэрэгтэй. Ажил дээр алдаа гаргасан бол өөрийгөө олон өдөр зэмлэхийн оронд дахин давтагдахаас сэргийлэх арга бий болгох хэрэгтэй. Эхэлсэн зүйлээ дуусгаж чаддаггүй бол илүү хүчтэй урам зориг хүлээхийн оронд өглөө бүр багахан хэмжээгээр ажиллах дадал бий болгох хэрэгтэй. Бүх асуудлыг нэг дор шийдэх шаардлагагүй, харин хяналтад байгаа хамгийн жижиг алхмаа олох хэрэгтэй. Нэг утасны дуудлага хийх, нэг хуудас бичих, нэг удаа үгүй гэж хэлэх, нэг хүнээс тусламж хүсэх, алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйх. Хойшлуулсан шийдвэрийнхээ талаар мэдээлэл цуглуулах. Жижиг алхам асуудлыг тэр даруй арилгаахгүй. Гэхдээ биднийг идэвхтэй хохирогчийн байрлалаас сонголт хийж байгаа хүний байрлалд аваачдаг. Бид заримдаа зам бүхэлдээ харагдсны дараа алхна гэж хүлээдэг. Гэвч амьдралд зам бүхэлдээ харагдах нь ховор байдаг. Эхний алхмыг хийсний дараа дараагийн хэсэг нь харагдана. Зам харагдсан учраас алхдаггүй. Харин алхаж эхэлсэн учраас зам харагддаг. Хүлээн зөвшөөрөх нь бууж өгөх биш. Бэрхшээл бүхэн шийдэгдэхгүй. Заримыг нь засаж болно, заримыг нь давж гарна, заримыг нь орхих хэрэгтэй. Харин зарим зүйлтэй хамт амьдрах шаардлагатай болдог. Өнгөрснийг өөрчилж чадахгүй, алдсан хүнийг буцааж авчрах боломжгүй. Өөр хүний бодол, зан чанар, шийдвэрийг хүчээр өөрчилж чадахгүй. Хүн өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхийг ялагдал гэж боддог. Хүлээн зөвшөөрөх нь болсон зүйлийг зөвтгөх гэсэн үг биш. Харин бодит байдалтай маргалтгаа болох явдал юм. Бууж өгсөн хүн юу гэдэг вэ гэвэл би юу ч хийж чадахгүй гэдэг. Харин хүлээн зөвшөөрсөн хүн би үүнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ эндээс цааш юу хийхээ сонгож чадна гэдэг.
Бид өөрчилж чадахгүй зүйлтэйгээ өдөр бүр тэмцэхдээ өөрчилж болох зүйлдээ зарцуулах хүчээ шавхдаг. Заримдаа өсөлт гэж ялж гарахыг хэлдэггүй. Тэмцэх шаардлагагүй зүйлтэйгээ тэмцгээ болохыг хэлдэг. Бүх шарахыг тэр доор нь сургамж болгох албагүй. Бэрхшээлийг өсөлтийн цэг гэж ярихдаа нэг зүйлийг мартаж болохгүй. Зовж байгаа хүнд энэ чамайг хүчтэй болгоно, бүх зүйл учиртай, сайн талааг нь ол гэж хэлэх амархан. Гэхдээ энэ үг заримдаа тайтгарал биш дарамт болдог. Хүнд хэцүү байхад нь өсөхийг шаардаж болохгүй. Гашуудаж байхад нь сургамж хайрлаж болохгүй. Ядарсан байхад нь хүчтэй байхыг тулгаж болохгүй. Зарим үед хамгийн зөв алхам нь утга учир хайх биш, зүгээр л тисч гарах байдаг. Уйлах, амрах, тусламж авах, өөрийгөө хамгаалах, тухайн орчноос гарах, бие сэтгэлээ эдгэх хугацаа өгөх. Бүх шарахыг тэр доор нь сургамж болон хуургах шаардлагагүй. Зарим зүйлийн утгыг бид олон жилийн дараа ойлгоно. Зарим зүйлд хизээж утга олдохгүй байж болно. Бэрхшээлийг өсөлтийн цэг гэж харах нь өвдөлтөө үгүйсгэх тухай биш. Надад хэцүү биш гэж дүр эсгэх тухай бүрч биш. Харин энэ явдал надад хэцүү байсан нь үнэн. Гэхдээ энэ үйл явдлаар би бүх амьдралаа тодорхойлуулахгүй гэж хэлэх тухай юм. Өвдөлтөө хүлээн зөвшөөрөх болон өөрийгөө зөвхөн шарахаараа тодорхойлох нь хоёр өөр зүйл юм. Тусламж хүсэх болон сул дорой байх нь хоёр өөр зүйл. Хэсэг хугацаанд зогсох болон амьдралдаа бүр мөсөн бууж өгөх нь хоёр өөр зүйл. Заримдаа өөрийнхөө эмзэг байдлыг хүлээн зөвшөөрөх нь хүртэл өсөлтийн эхлэл болдог. Бэрхшээлээс ямар хүн болж гарах вэ? Хүн бэрхшээлийн дараа хатуу ширэн болцоход өөрийгөө хүчтэй болсон гэж андуурч болно. Би одоо хүнд ч итгэхгүй, надад хинч хэрэггүй, дахиж хизээч сэтгэлээ нээхгүй зэргээр. Эдгээр нь шархалсан хүний хамгаалалт байж болно. Гэхдээ заавал өсөлт биш. Өсөлт гэдэг нь дахиж хизээч шархалахгүй болохыг хэлэхгүй. Харин хүнд хизээ хэр хэмжээнд итгэхээ ялгаж сурахыг хэлнэ. Өсөлт гэдэг нь хизээч алдаа гарахгүй болохыг хэлэхгүй. Харин алдаагаа нуухын оронд хариуцлага хүлээж засаж сурахыг хэлнэ. Өсөлт гэдэг нь бүхнийг дэвчиж чадвартай болохыг хэлэхгүй. Харин юуг дэвчиж болох, юуг дэвчих ёсгүйгээ мэддэг болохыг хэлнэ. Өсөлт үргэлж гаднаас харагдах том амжилт байдаггүй. Урд нь 3 өдөр ууралдаг байсан зүйлдээ 3 цагийн дотор тайвширдаг болох, өөрийгөө 7 хоног зэмлдэг байсан алдааныхаа дараа засах зүйлээ засаад цааш явж сурах, үгүй гэж хэлэх бүрдээ гэмждэг байсан бол тайван татгалзаж сурах, асуудал гарах бүр зүгтдэг байсан бол түүнтэй нүүр тулж ярилцах. Энэ бол өсөлт. Бэрхшээл алга болсон учраас биш, харин та бэрхшээлийн дараа өмнөх хүн хിവэрэ байхаа болсон учраас тэр юм. Матгүй яг одоо таны өмнө бэрхшээл байгаа. Та түүний учрыг хараахан олоогүй байж болно. Энэ бүхэн хизээ дуусахыг ч мэдэхгүй байж болно. Өнөөдөр танд бүх хариулт хэрэггүй. Бүх замыг харах шаардлагагүй. Харин өөрөөсөө хэдхэн асуулт асууж болно. Би энэ бэрхшээлээс зүгтаад байна уу? Эсвэл үнэхээр орхих ёстой зүйлээ орхихгүй байна уу? Энэ асуудал миний тухай юуг ил гаргаж байна? Миний хяналтад байгаа зүйл юу вэ? Өнөөдөр хийж болох хамгийн жижиг зөв алхам юу вэ? Мөн хамгийн чухал нь би энэ бүхний дараа ямар хүн болж гарахыг хүсэж байна вэ? Бэрхшээл болгон биднийг өсгдөггүй. Зарим нь шархлуулдаг, зарим нь ядраадаг, зарим нь биднээс олон зүйлийг авч явдаг. Гэхдээ болсон үйл явдал бидний амьдралын эцсийн дүгнэлт байх албагүй. Бид шархаа үгүйсэхгүйгээр эдгэж болно. Алдаагаа нуухгүйгээр түүнээс суралцаж болно. Алдсан зүйлээ сансаар атлаа цааш алхаж болно. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч түүний дараах өөрсдийгөө бүтээж болно. Амьдралын бэлэг болгон гой ганган хайрцагтай байдаггүй. Зарим бэлэг эхлээд биднийг өвдгөн сорно. Зарим нь хүнд байна. Заримыг нь бүр нээхийг ч хүсэмгүй байна. Гэхдээ түүнээс зугталгүй төр зогсоод дотор нь юу байгааг харах зориг гаргавал бид хүссэн зүйлээ биш боловч яг хэрэгтэй байсан зүйлээ олж мэдэж болох юм. Хожим нь эргэж харахад зам тэнд дуусаагүй байсныг ойлгож мэднэ. Таны өмнө байгаа бэрхшээл юу вэ? Тэр танд юуг харуулж байна вэ? Тэр таныг зөвхөн зогсоож байна уу? Эсвэл таны дараагийн өсөлт эхлэх цэг яг энд байгаа юм биш үү? Энэ асуултыг өөртөө үлдээгээд энэ үдшийг тайван сайхан өнгөрүүлээрэй, сайхан амраарай.